Сайн байцгаана уу? Сүндрэ байна. Октода бүсгүйчүүдээ, ялангуяа ээжүүдээ та бүхэндээ зориулаад маш чухал мэдээллийг хүргэхээр бэлтлээ. За энэ маань юу вэ гэхээр эхчүүд маань асуудаг. Одоо гидс маань ингээд арьс нь одоо унжаад ч юм уу те арьс ингээд сулраад тогтчлоо. Гидс алга болохгүй байна. Бүр ингээд төрсний дараа гидс улам том болоод байна гэх мэтчлэн проблемууд байдаг эхчүүдэд. Тэр проблемын тухай бас жоохон ярих гэж бодлоо. Энэ маань болохоор маш олон хүчин зүйлээс шалтгаалж одоо тиймэрхүү байдалтай харагдах болдог байна л да. Юу гэхээр мэдээж их хүн чинь одоо ингээд хүүхдээ тээж явах явцад арьс сунана тий одоо хүүхд гарсны дараа арьс бас жоох ингээд унжих маягтай болно. Дээрээс нь бас төрсний дараа одоо их одоо жин нэмэх аль эсвэл одоо гидсний булчингууд маань буцаж агшаагүй нөхцөлд бас дээрэс нь одоо миний ярих гээд байгаа энэ diastasis recti гэдэг энэ булчингийн савлалт байгаа болохоор бас тэгж онцгой харагддаг юм шүү гэж бас хэлмээр байна. За diastasis recti гэдэг нь одоо би хэллээ баруун зүүн одоо хөндлөн булчингийн салалтыг хэлж байгаа. Diastasis гэдэг нь булчингийн салалт, recti гэдэг нь булчинг одоо энэ хөндлөн булчингаа хэлж байгаамаа. За энэ маань ямар үе тохиолддог вэ гэхээр их хүн хүүхдээ одоо хөвлөдөд тээж явах явцад одоо мэдээж хүүхд маань гидсэн дотроо том болно те. Том болох тусам булчин маань ингэж баг багаар ингэж сундаг байна. За мөн 35-аас дээш насандаа жирэмсэн болох үед ч юм уу эсвэл 2 ихэр хүүхд 3 ихэр хүүхд тээж явах явцад энэ үзэгдэл маань маш илбэг тохиолддог юм байна. За энэ булчин яагаад яриад байна вэ гэхээр хэрвээ та энэ булчингаа буцаагаад нийлүүлэх дасгал хийж одоо арга хэмжээ авахгүй болвол таны одоо гидс хичнээн одоо гүрийгээд те хичнээн дасгал хийгээд буруу дасгалаа хийгээд байвал бүр л ингээд сална уу гэхээс биш одоо буцаад ингээд агшихгүй нийлэхгүй одоо бүр л илүү муу үр дагавар авчирд юм шүү гэдгээс анхааруулж хэлмээр байна. За энэ хоёр булчинг маань маш тийм нэмгэн салфетк шиг тийм эдисээс бүрдсэн тийм нэмгэн тишүү гэж ярьдаг тий салфетк шиг тийм эдис ингэж холбож байдаг юм байна. За энэ булчин хэр хэмжээгээр ингэж салан тэр хэмжээгээр тэр салфетк шиг эдис маань сунаад бүр сүүл рүүгээ хүндрэлээ гэж үзэхэд тэр маань цоороод бүр дотор тэр одоо тишүүгийн ард байгаа дотор эргэтэн хүртэл ингэж гарч ирэх тийм аюултай юм байдгийн байна. Тэгэхээр энэ маш чухал булчин болж таарж байна. Бид нарын дотор эргэтэнг хамгаалдаг мөн нурууны тулгуур эргэтэнтэй холбоотой бас тулгуур эргэтэнг маань хамгаалж байдаг булчин болж таарж байна. Хамгийн эхлээд ямар ч лээсэн эхчүүд маань янз бүрийн гидсний дасгал хийхээсээ өмнө энэ хоёр булчингаа нийлүүлэх одоо тэр зориултын дасгалыг хийж байж тэгсний дараа та нар одоо энгийн жирийн гой гидснийхаа дасгалуудыг хийж болно. Тэгэхээр айх асуудал байхгүй. Би та бүхэн одоо яг яаж гидснийхаа салтыг одоо хэр зэрэг зайтай байгаа хідэн хуруу орж байгаа бэ гэдгийг мэдэх бяцхан тестийг та бүхэнд үзүүлье. Надтай цуг тестэд дагаад хий. За бүсгүйчүүдээ доошоо газар хэвтээ дагаад хэвтээрээ дагаад хийгээрэй. За би та бүхэнд харагдуулах үднэс жоохон цамцаа дээш нь сөхөөд өмдөө жоохон доошлуулчих. За энэ тест маань яг яаж хийгдэх вэ гэхээр одоо энэ аюулхай гэж ярьдаг аюулхаанаас доошоогоо яваад одоо энэ давсагнаас арай жоохон доош нь арцэг руугаа илүү явах юм уу да. Эннээс одоо аюулхаанаас энэ хүртэлх зайд хийгдэх тест. За ингээд нэг гараа тулгооныхаа ард аваад ингээд дээшээ бослоо. За энэ хүүснийхээ арай жоохон дээрх нь нэг хуруугаа ингээд хуруу гараад артаа хэдэн хуруу орж ийн нэг орж байна уу? За бүр 2 орохоор бол 2-ыг хийдэ. 2 жоохон хагас байж болно. Минийх төрсний дараа яг 2 жоохон хагас байсан. Нэгээс 2 хуруу бол нормал энгийн гэж үздэг юм байлаа. За тэгээд 3 ч юм уу бүр 4 хуруу ингээд яваад орчвол та үнэхээр одоо энэ зайг салцсан байгаа булчингийн энэ дундах зайг анхаарахгүй бол болохгүй нэ гэж үздэг байх нь шүү. Энийг маш сайн анхаарал авах хэрэгтэй. За энэ булчинг
нийлүүлэх ганц дасгалыг та бүхэн жишээ дасгалыг үзүүлээ. Дагаад хийгээрэй. За, ингэж хотоохгүйгээр аль болохоор нуруу чинь ингэж газар нуруугаар ингэж шахна гэсэн үг. Дээшээ жоохон баг зэрэг хотоогоод доошо нуруугаар газар шахлаа. За, 1 2 3 и. 1 газар наалаа. 2 сайн наагаад өгөөрэй. 3 энэ үгцний булчин чангарахгүй. 4 гараа бас ингэ шалан дээр аваад хийсэн ч болно. 5 энэ булчингаа мэдрээрээ дөнгөж төрсний дараа эхчүүд маань энэ булчинг мэдрэхгүй. Яагаад гэвэл энэ булчин маань маш тийм сул байгаа учраас мэдрэхгүй. Хэрвээ та өдөрт дор хаяж 2-оос одоо 5 удаа хийгээд байвал энэ булчин маань чангараад буцаад урд нь ямар байсан яг тэр хэвэндээ орох бүрэн боломжтой. За. Сүүлийн 2 хий. 1 сайн чангалаад өгөөрэй. 2 Охтуудаа дахиж нэмж хэлэхэд айх асуудал ерөөсөө ч байхгүй. Энэ дасгалаа хийгээд нэг юм бас анхааруулж хэлье. Дасгал ингэж хийж дууслаа. Ер нь ингээд хөвтөж байгаа нөхцөлд босно штэ. Шууд ингэж босч болохгүй шүү. Тэгэх юм бол энэ нөгөө булчингийн маань эдгэрэлтэнд маш сөргөөр нөлөөлөх учраас хөвтсөн байлаа. Хажуу тийшээ харлаа. Босъё. Бид нар нөгөө жирэмслийн сүүлийн саруудад дандаа ингэж босдог штэ. Ингээ шууд ингээ бос гэхээр гизээ даахгүй босч чаддгүй. Тэрэн шиг яг ингээд хажуу тийшээ хараад босох хэрэгтэй. За тэгээд илүү дэглэгэрэнгүй